За сайн байцгаана уу. Тэгээд энэ өдрийн мэнд тэгээд бүгдээрээ Библиэс суралцах чимээгүй цагаа эхэлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв болохоор тусламж хүснэ гинэ. За Библийн ишлэл нь Матай 7-гийн 7. Гуй тэгвэл та нарт өгөгдөнө, хай тэгвэл та нар олно, тогш тэгвэл та нарт нээгдэнэ. За залбираад хамтаа эхэлцгээе. Баярлалаа эзэмэнд энэ өдрийн төлөө таньда талархаж байна. Тэгээд ариун сүнсээ бид таныг урьж байна. Тэгээд биднийг уншиж байх үед ариун сүнсээ та бидний дотор ажиллаж таны илчлэлт ойлголт мэрэгүү хаан бидний дээр үнэхээр байх болтугай гэж залбирч байна. Амен. Гуйх нь бидний хувьд яагаад хэцүү байдаг вэ? Онгоцны буудал хөргүүлэх, өдрийн хоолны мөнгө гуйх, кемпэд явах мөнгө босгох гээд юуж байсан бид өөрсдөдөө болон өрөөл бусдад хэрэгтэй зүйлсийг гуйхаас зайлсхийдэг. Мэдээж бидний дунд өөрөө өөрийгөө хамгийн сайн болгодог нэгнэнч бардан байдлаа ардаа хаяж нэгүслийн хаан сентиний өмнө гуйлтаа өргөх үе гардаг билээ. Дасгалжуулагчид, тамирчид, фэнүүд хүнд хэцүү цаг үе ирэхэд өөрсдийгөө даруй болгон гал халуун залбирлын дайчид болон өөрчлөгдөж байсныг би хувьдаа гэрчлэх байна. Заримдаа хүнд хэцүү бэрхшээл цаг зургийн байх агаа тоглолтын цаг дуусахад хэдхэн секунд үлдсэн байхад баг тань нэг оноогоор хожигдох ч юм уу. Эсвэл хамгийн сулхан тамирчин чөлөө шидэлт гүйцэтгэх гих мэт байж олно. Ийм үед дотроо залбирахгүй хүн байдаг гэж үү? Магадгүй энэ нь биднийг сөхрүүлэх эцсийн тоглолт биш ч амьдрал дээр хайртай хүмүүсээс хэн нэг нь өвчнөөсөө эдгэрэх цэргийн албанаас хүү охин маань эсвэн мэнд буцан ирвэл энэ бүхэн амьдралыг өөрчлөх үйл явдал болдог билээ. Бид арга мухардсан үедээ шаргуу залбирдаг. Бид Бурхны өмнө хэрэгцээгээ даатгах үедээ хичээнгүй залбирдаг. Бид бардамнал өөртөө найдах байдлаа хойш тавьж зүрх сэтгэлийнхээ гүнээс ааваасаа асуухаар ирэх үедээ буюу бяцхан хүүхдүүд шиг болох үед хамгийн сайн залбирдаг. Гуй тэгвэл өгөгдөнө гэж Есүс хэлсэн. Бурхны хүү хэрхэн гуйх мөн өгөх талаар мэддэг нэгэн шав нартаа хэлэхдээ өгөгдөнө гэдгийг зориудаар ашигласан байдаг. Есүс зээлсэн, зарагдсан эсвэл түрээсээр өгөгдөнө гэж хэлдэггүй. Тэрээр үнгүйгээр өгөгдөнө гэж хэлсэн. Бид яг л гуйсан зүйлээ авах талаар Есүс амлаагүй. Харин бидний хүлээн авах болно гэж хэлсэн. Гуйхад биднээс ямар ч үн төлөөс гарахгүй хэрнээ түүний хувьд бидэнд өгөхийн тулд бүхнийг төлсөн. Амен. Өөрчлөлөд Библийн ишлэлээс уншицгаая. Ром 8:26. Үүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолом бидний төлөө зуучлан гуйдаг гэж. За Эфес 6:18 дээр. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого гуйлтаараа сэргэг бай гэж. Амен. Яаков 4:2 дээр. Та нар шундаг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж хэрэлддэг. Та нар гуйдгүй учраас та нарт байдаггүй гэж. Амен. Тэгээд энэ өдрийн үгийн төлөө үнэхээр эзэнд залбирцгаая. Тэгээд зөвхөн эзнээс л залбирч тусламж ирдэг. Эзнэрүү л хандан залбирдаг. Тийм нэгэн байцгаая. Баярлалаа эзэмэнд энэ үгийн төлөө таньда талархаж байна. Тэгээд аваа. Бид цаг ямагт эзэн зөвхөн асуудал бэрхшээл тулгарсан үед тань руу хандан залбирдаг биш. Ямар ч үед бид нэр танаас тусламж ирдэг эзэмэн. Тийм байхыг хүсэж байна эзэмэн. Тэгээд бидний дотор та ажиллаач. Тэгээд биднийг та авсан үнэхээр зааж өөрхөө үгээр босгон байгуулаач. Тэгээд бид нэр үнэхээр баяртайч гунигтай бүхий л цаг үедээ танд хандан залбирдаг, танд талархлыг өргөдөг байхыг хүсэж байна.
Тэзэн тэг үнэхээр биднээр дамжуулан Иесус Бурхан Аав, Ариун Сүнс зөвхөн та алдаж шалтгааг гэж залбирч байна. Амен.